Өндөр бэрья тэр цэлмэг тэнгэр туултал өндөр бэрья өөрсдөө нэрийг дурсацгай бардам сэтгэлтэй хүмүүс бэбэл цагийг босгожээ бурахныг мэдээгүй мохог тэр хүмүүс өндөр бэрья тэр цэлмэг тэнгэр туултал өндөр бэрья өөрсдөө нэрийг дурсацгай бурхан эзэн бууж ирээд хүмүүсийг тарааж хүмүүсийн хэлийг хоорондоо тулдуулж сайн бацхан өгтөлээ. Нэрээ сайхан амарцгаасан уу? Хамтдаа ишлэлийн цагтаа орцгоё. За. Багш нь эхлээд уншиж өгнө. Манай хүүхдүүд багшийнхаа хэлснийг нь сонсоод дагаад чангаар нэг дугаар хэлнэ шүү. За. Зүрхний бодлоодод бардамнагчдыг тэр тараасан билээ. Яг бүгдээрээ хамтдаа эхнээс нь гацгүйгээр голтон зогсгүйгээр чанга дугаар уншия. Багшаа хэлэнгүүт дагаад хэлээрээ. Зүрхний бодлоодод бардамнагчдыг тэр тараасан билээ. За. Энэ хэдийгээр ишлэлээ. Луг 1:51 ишлэл ахна шүүгтүүдээ. Луг 1:51. За. Өдөрөө ишлэлээ энэ маягаараа цээжлээд ирээрээ. Баяртай хүүхдүүдээ. Сайн байцгаана хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа хөөрхөн гараа эзгээ. Хөөрхөн гараа бэлтгэцгээе. Усан шүлтийн дараа Бурхан хүмүүст хэлэхдээ таарч бодорч газар дэлхийг дүүрэг гэжээ. Гэтэл хүмүүс зүрхлэн бүгдээрээ нэгдэж тэнгэрт талан оройтой цамхаг босхийг гэжээ. Гэтэл Бурхан тэднийг хараад уран хүрч барьсан цамхгийн нураач гэж гин. Тэгээд юу болсон болоо? Өнөөдрийн үгээ сайн сонсоод хариултаа олж авцгаая. Хөөрхөн гараа ингээд дуусгая. Бүгдээрээ сайн байцгаана уу? За, бэлтгэлэнгийн найзуудтайгаа уулзж байгаадаа баяртай байна. Бүгдээрээ хамтдаа залбираад өнөөдрийн хичээлийг эхэлцгээе. Хамтдаа залбирцгаая. Хоёрын хөрхөн гараа бариад, нүдэ ханаад тэг хамтдаа залбирая. Бид бүгдийг хайрладаг Бурхан минь баярлалаа. Энэ өдөр Бурхан таны үгийг сонсох энэ боломжийг өгсөнд баярлалаа. Өнөөдөр Бабел цамхгийн үйл явдлаар дамжуулаад Бурхан таны өмнө илүү зөв байхад та тусалж удирдах өгнө. Манай хөөрхөн найзуудныг бүртээ Бурхан та хамтдаа байж тусалж хамгаалж өгөхийг хүсэж байна. Хичээлийн эхлэлээс төгсгөлийг Бурхан танд таатгаад бид бүгдийг хайрладаг Иесус Христийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээ хамтдаа Библиэс нэг ишлэл уншийе. Эхлэл 9-ийн 1-р ишлэл байна. Манай найзууд бас
Зарим нь уншиж чаддаг найз байгаа, зарим нь уншиж чаддаггүй найз байгаа. Тийм учраас багш нь энэ дээрээс уншиж өгье. Унших боломжтой найзууд манаас дагаад уншаарай. За Эхлэл 9-ийн 1-р эшлэл байна. Багш нь уншиж өгье. Бурхан Ноаг болон түүний хөвгүүдийг өрөөн тэдэнд үрж түгээ олшир тугай газар дэлхийг дүүрэгдэвэ гэсэн. Манай найзууд Ноагийн тухай мэднэ тийм ээ. Ноо ийм том усан онгоц хийсэн байгаа. За ийм том усан онгоц хийгээ дотор нь амьтад бүгдээрээ хос хосороо ингээд орсон байгаа. Эндээс харах юм бол заан байна. Одоо сүхэр байна. Тимээ байна. Ийшээ бас орж байгаа амьтан байна. Аль хэдийн орцсон амьтан байна. Тийм ээ. Тэгээд Ноо энд юу хэлж байгаа вэ гэхээр хүмүүсээ усан онгоц руу ороорой гэж. Яагаад вэ гэхээр энэ дэлхий усаар шүүгдэж байгаа учраас тэр шүү дээ тийм ээ. Гэтэл хүмүүс өрөөсөө орж ирэхгүй байсан ба. Ингээд яасан бэ гэхээр Ноо болоод Ноогийн эхнэр нь Ноогийн 3 хүү, Ноогийн 3 бэр 8 улаа усан онгоцонд орсон ба. Тэгээд дэлхий дээр усаар бурхан маш том шүүлт явуулсан байна. За ингээд усаар бүх дэлхийг шүүлсний дараа энэ дэлхий дээр хэдэн хүн үлдсэн блэ найзуудаа? Ноо үлдсэн, Ноогийн эхнэр нь үлдсэн, 3 хүү нь үлдсэн, 3 бэр нь үлдсэн. Тэр бүгдээ хэд байна вэ? 8 хүн байна, тийм ээ? 8 хүн байна. Энэ 8 хүнээс өнөөдөр дахиад хүндрэлтэн үүсэж бий болсон байна. За гэтэл найзуудаа энэ 8 хүнээс хүндрэлтэн үүсжээ. Тэгвэл одоо дэлхий дээр маш олон хэл байдаг тийм ээ. Орос хэл байна, хятад хэл байна, англи хэл байна, монгол хэл байна, солонгос хэл байна. Гэхдээ маш олон хэлүүд байдаг тийм ээ. Тэгвэл Ноагийн гэр бүлийн энэ 8 хүн бүгдээрээ өөр хэлээр ярьдаг байсан болов уу? Тэгсэн чинь дэлхий дээр ч одоо 8-аас илүү олон хэл байна шүү дээ. Яагаад тэгвэл ийм олон хэл бий болсон юм бол? Анханаас ийм олон хэлтэй байсан болов уу? Та бүхэн юу гэж бодож байна? Ноагийн гэр бүлийн гишүүдийн нэг нь монгол хэлтэй, нэг нь хятад хэлтэй, нэг нь солонгос хэлтэй, нэг нь англи хэлтэй, нэг нь орос хэлтэй, ингээд өөр хэлтэй байсан болов уу? Үгүй баха, тийм ээ? За тэгвэл бүгдээрээ бас Библиэсээ харцгаая. Эхлэл 11-ийн 1-р эшлэл байна. Эхлэл 11-ийн 1-р эшлэл. За багш нь уншиж өгье. Та бүхэн сайн сонсоорой. Бүх дэлхий нэг хэл, нэг аялгаутай байлаа гэж. Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгаутай байлаа гэж. Тийм ээ? За ингээд яасан бэ гэхээр энэ Ноагийн гэр бүлийн 8 хүн энэ 8 хүнээс үүссэн бүх дэлхийн хүмүүс бүгдээрээ нэг л хэлтэй байсан. Нэг л аялгаутай байсан. Хоорондоо нэг хэлээр ярьдаг байсан. За тэгээд бурхан энэ хүмүүсийг яасан бэ гэхээр араараа дуулан дээр усан онгоцыг тогтоогоод тэгээд тэнд Ноагийн гэр бүлийнхэнд бурхан тушааж хэлэхдээ юусэн бэ гэхээр үрж түгэ олшир тугай газар дэлхийг дүүрэгдэвэ гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр үржээд олон болоод тарж амьдраараа гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За тарж бутарж амьдарч байж газар дэлхийг дүүргэн тийм үү. Гэтэл нэг талдаа ингээд бөгнөрөөд их юм бол дүүрэхгүй шүү дээ. Одоо Монгол улсын хүн ам Улаанбаатарт их төвлөрсөн байна. Энэ Улаанбаатарт байгаа хүмүүс тарах юм бол Монголыг бас ингээд дүүргэх боломжтой. Гэтэл нэг дор цуглжхлаар зарим газар нь эзэнгүү, зарим газар нь маш олон хүнтэй болсон байна. Үүнтэй адилхан энэ дэлхий дээр байгаа хүмүүсийг бурхан газар дэлхийг дүүргэдэг гэдэг нь газар дэлхий даяар тарж амьдраа гэсэн. Гэтэл нөгөө хүмүүс чинь нэг хэлтэй нэг аялгаутай. Тэгсэн чинь нөгөө хүмүүс яасан бэ гэхээр газар дэлхий даяар тарж амьдраагүй. Яасан бэ гэхээр Эхлэл 11-ийн 2-р эшлэл байна. Хамт уншийе. Тэд дорн зүг рүү нүүж Шинарын хөндий тал газрыг олоод тэндээ нутагшин сууршжээ. Уулын тэр хүмүүс тараад амьдрах ёстой байсан чинь Шинарын хөндий гэдэг нэг тал нутгийг олоод тэгээд тэндээ яасан бэ гэхээр сууршаад амьдрсан. Бөөгнөрөөд амьдрсан. Бурхан бол тараарай, дэлхийг дүүргээрэй гэсэн тийм ээ. Гэтэл энэ хүмүүс яасан бэ гэхээр бөөгнөрсөн. Бурханы үгэнд нэгсэндөө зөрчсөн байна шүү дээ тийм ээ. Тэгээд нөгөө хүмүүс чинь бөөгнөрөөд юу хийсэн бэ гэхээр хот байгуулъя гэсэн. Яах гэж хот байгуулж байгаа юм бэ? Тэнгэр тулам өндөр өрөөтэй самхаг барих гэж байгаа маа гэж. За Эхлэл 11-ийн 4-р эшлэл байна. Эхлэл 11-ийн 4-р эшлэл. Хамт уншийе. Тэгээд тэд за хөдөлцгөөе.
бүгдээрээ хот болон тэнгэр тулан мөрөөтэй өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эстийгвэс бид бүх дэлхий дээр тарж утрах болно гэж хэлэлцжээ. Эндээс архам л үгж нү? Тэнгэр тулан өндөр өрөөтэй цамхаг барья гэж. За, ингээд харах юм бол энэ арай өндөр байгаа найзуудаа ийм цамхаг бариад энийг баг-багаар өндөр болгоод тэгээд бүр энэ үүлнээс дээшээ гараад ийм өндөр өрөөтэй цамхаг барья гэж. Ийм өндөр өрөөтэй цамхаг барья гэж. Яагаад ийм өндөр өрөөтэй цамхаг барьж байгаа юм бол Бурхан саяхан усаар шүүсэн шүү дээ. Тийм учраас Бурхан дахиад бидний гим нүгэл хийх юм бол усаар шүүж магадгүй. Тэгвэл нь бүгдээрээ тэнгэр тулам өндөр өрөөтэй цамхаг барьж. Тэгээд Бурхан биднийг шүүжлээд бид нар тэнгэр тулам өндөр өрөөтэй цамхагтай юм чинь цамхагийнхаа орой дээр гараад амьд үлдчихнэ. Бид нар Бурхантай тэмцээд дийлнэ гэсэн. Энэ зөв хүүхдүүд энэ буруу тийм ээ. Яагаад вэ гэхээр Бурханыг дийлэх хүн байхгүй шүү дээ. Бас дээрээс нь Бурхан усаар дахиад шүүнэ гэсэн билүү, шүүхгүй гэсэн билүү? Шүүхгүй гэсэн шүү дээ. Гэтэл энэ хүмүүс Бурхан бид нарыг буруу юм хийвэл шүүнэ. Тийм учраас бид нар буруу юм хийчий. Тэгээд Бурхан биднийг шүүжил байна биз? Бид нар тэгвэл өндөр тэнгэр тулам өндөр өрөөтэй цамхаг бариад тэгээд Бурханыг бид нар тэмцээд дийлье гэсэн. Бас энэ хүмүүс юу гэсэн бэ гэхээр өөрсдийнхөө нэрийг алдаршуулъя гэсэн. Ийм өндөр цамхаг бариад хэнийг алдаршуулах гэж байгаа юм бэ? Бурханыг алдаршуулах гэж байгаа юм болов уу? Үгүй ээ. Хэнийг алдаршуулна гэж нү? Өөрсдийгөө алдаршуулъя гэж. Тийм ээ? Ийм олон хүмүүс нийлээд ийм өндөр цамхаг барьсан. Тэгээд ийм өндөр цамхаг бариад хэнийг алдаршуулах гэж байгаа вэ? Өөрсдийгөө алдаршуулах гэж. Уул нь тэр хүмүүсийг бүтээсэн нь хэн блэ? Бурхан. Тэр хүмүүсийг усан үерээс аварсан нь хэн блэ? Бурхан. Тэр хүмүүсийг одоо амьдрах боломжтой байлгаж байгаа нь хэн блэ? Бурхан. Тэгвэл хэнийг алдаршуулах ёстой вэ? Бурханыг алдаршуулах ёстой. Гэтэл энэ хүмүүс Бурханыг алдаршуулахгүй өөрсдийгөө алдаршуулъя гэсэн. Тэгээд тэр хүмүүс нөгөө цамхагаа бүр бат бөх барья гэсэн. Тэгээд энэ Эхлэл 11:3 дээрээс харавал тэд заа хөдөлцгөөе, тоосго цохиж, түүнийгээ гүйцэд бултал нь шатаацгаая гэж өөр хоорондоо хэлцээд чулууны оронд тоосго, шаврын оронд барагшин хэрэглэвэ. Барагшин гэж юу гэдэг юм мэдхүү найзуудаа? Барагшин гэж ийм тийм ээ газрын тосны нефтний үлдэгдлийг хэлж байна. Тэгээд одоо бодитоор очиод үзсэн чинь гүйцэд шатаасан тоосго, тэгээд дунд нь барагшин буюу асфальт энэ нефтний үлдэгдлийг хэрэглээд барьсан ийм газар нь одоо ч гэсэн байж байна. Тийм ээ? Энд харах юм бол тэр асфальт тэгээд тоосго байж байна. Энд хаана байна вэ гэхээр Ирак гэдэг улсад байна. Ирак гэдэг улсад. Тэгэхээр энэ үйл явдал бол бодитоогоор болсон үйл явдал юм. За мөн тэр хүмүүс тийм ээ тэнгэр тулам өндөр өрөөтэй цамхаг барья. Яаж вэ? Бурханы эсрэг тэмцэх гэж. Бурханыг дийлэх гэж. Тэгээд хэнийг алдаршуулах вэ? Бурханыг алдаршуулахгүй өөрсдийгөө алдаршуулъя гэж. Яагаад ийм цамхаг бариад байгаа юм бэ гэхээр дэлхий дээр тарж утрахгүй тулд гэсэн байна. Бурхан болохоор тараарай, дэлхийг дүүргээрэй гэсэн тийм ээ. Гэтэл энэ хүмүүс тарахгүй дэлхий дээр тарж утрахгүй цуглацгаая, Бурхантай тэмцэе, өөрсдийгөө алдаршуулъя, Бурханыг дийлье гэсэн. Тэгэхээр энэ зүг болов уу, буруу болов уу найзуудаа? Энэ яавч зүг биш байна, тийм ээ. Тийм учраас Бурхан яасан бэ гэхээр тэр хүмүүсийн хөлийг нь утгалдуулаад самруулсан. Эхлэл 11:9-р ишлэл байна. За багш нь уншиж өгье. Эзэн бүх газар дэлхийн хөлийг хутгалдуулан самруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. Эзэн тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ. Нөгөө хүмүүс чинь яасан бэ гэхээр хоорондоо нийлээд ийм өндөр цамхаг барьсан. Ийм өндөр цамхаг. Тэгээд тэр нь тэнгэрт хүрнэ гэж байгаа. Тэгээ Бурханыг дийлнэ гэж байгаа. Тэгсэн чинь Бурхан яасан бэ гэхээр хөлийг нь самруулсан байна. Ийм олон хүмүүс яасан бэ гэхээр хоорондоо хэлээ ойлголцгоо байсан. Нэг нь сайн байна уу гэсэн чинь нөгөөдг нь здравствуйте гэсэн. Нөгөөдг нь юу гэсэн бөрөө? Нясаё гэсэн. Ингээд өөр хэлж ихсэн. Тэгсэн чинь хоорондоо хэлээ ойлголцгоо болсон. Тийм ээ. Тэгээд ойлголцгоо болохлээр яасан бэ гэхээр хүмүүс хоорондоо тарж ихсэн.
Тэгээд хэл яриа нь ойлголцдог хүмүүс нь нийлээд тэр хүмүүс нь нэг улс олцгоосон байна. Тийм ээ. Анхандаа бол нэг хэлтэй байсан. Дээрээс арах юм бол thank you баярлалаа гэдэг үг тийм ээ. За энэ thank you гэдэг үгийг ч гэсэн маш олон өөрөөр ингээ хэлдэг байсан. Олон өөрөөр хэлдэг байсан. Яагаад гэвэл тэр хүмүүс нэг хэлтэй байсан учраас бүгдээрээ цуглаад тарж өгөхгүй бурхныг эсрэг үүсгэх гээд байсан. Тийм учраас бурхан хэл яриаг нь өөрөөр болгоцсон. Нэг нь алх аваад өгөөч гэсэн чинь доороос нь чулуу аваад өгсөн. Тийм ээ. Нэг нь тоосго аваад өгөөч гэсэн чинь нөгөөх нь баргшин аваад өгсөн. Ингээд хоорондоо хэл яриагаа ойлголцохгүй байсан учраас нөгөө хотыг барьж байгуулахаа болсон. Тэгээд хэл яриа нь ойлголцохгүй болоод хотыг барьж байгуулахаа болсон учраас тэр хүмүүс тарж утарсан. Эхлэл 11:8 дугаар ишлэл байна. Хамтдаа уншийе. Тэгээд эзэн тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. Ингээд хүмүүс яасан бэ гэхээр бүх дэлхий даяар тарсан. Ноод 3 хүү байсан. Хам, Шем, Яфет гэж юм 3 хүүхэд байсан. Хам нь яасан бэ гэхээр Африкчуудын өвөг дээдс болсон. Шем нь яасан бэ гэхээр Азчуудын өвөг дээдс болсон. Яфет нь яасан бэ гэхээр Европчуудын өвөг дээдс болсон. Яфет нь цагаан арьстай хүмүүсийн өвөг дээдс болсон. Шем нь шар арьстай хүмүүсийн өвөг дээдс болсон. Хам нь хар арьстай хүмүүсийн өвөг дээдс болсон. Ингээд яасан бэ гэхээр бүх дэлхий даяар тараад хэл яриа нь хоорондоо ойлголцож хүмүүс нь нэг газрыг эзлээд улс болоод ингээд өнөөдөр яасан бэ гэхээр ийм олон улс, ийм олон хэлүүд бий болсон. Энэ Арарат ууланд байгаа. Энэ улаанаар зурагдсан хэсэг дээр юу байгаа вэ гэхээр энэ дээр Шинарын хөндөй. Тэгээд энэ Шинарын хөндөгөөс яасан бэ гэхээр бүх дэлхий даяар тарсан. Шемийн үр удам нь энэ Аз зүг рүү тарсан. Яфетийн үр удам нь энэ Африк зүг рүү тарсан. Харин Хамын үр удам нь Африк тал руу тарсан. Яфетийн үр удам нь энэ Европ тал руу тарсан. Ингээд бүх дэлхий даяар яасан бэ гэхээр хүн төрлөختөн үүсэж, тийм ээ, хүн төрлөختөн тарж утраад энэ бүх дэлхийг дүүргэж амьдардаг болсон байна. За тэгвэл бүгдээрээ нэг зүйлийг бодож үзье. Бурхан энэ хүмүүсийг тарж амьдраарай гэсэн, тийм ээ. Гэтэл энэ хүмүүс нийлж амьдрьяа гэсэн. Энэ бурханд дуулуургүй хандсан байна, тийм ээ. Ингэж бурханд дуулуургүй хандж болох уу? Болохгүй, тийм ээ. Хичнээн дуулуургүй хандах гэсэн ч гэсэн эцэст нь тэр хүмүүс тархаас өөр аргагүй байдал төрсэн байна шүү дээ, тийм ээ. Энэ хүмүүс тэнгэр тулам өндөр оройтой цамхаг өрөөд бурхныг дийлье гэсэн байна, тийм ээ. Тэгсэн чинь энэ хүмүүс бурхныг дийлсэн байна уу? Дийлээгүй. Харин зүр хоорондоо хэл яриа нь ойлголцгоо болоод тарж утарсан. Тэгвэл бид бүхний дотор бурхныг дийлэх хүүхэд байх болов? Байхгүй, тийм ээ. Энэ ертөнцийн бурхныг дийлэх хүн байх болов? Бас л байхгүй, тийм ээ. Тийм учраас бурхны эсрэг тэмцэлдэж болох уу? Болохгүй, тийм ээ. Бурхны эсрэг тэмцэж болохгүй. Мөн багшийнхаа эсрэг тэмцэж болох уу? Багшигаа имэглэхлээр үгэнд нь орохгүй, за босороо ихээр босхгүй, гараагаа гараа гэвэл угаахгүй, хичээлээ хийе гэвэл хийхгүй, ишлэлээ цээжлэх гэвэл цээжлэхгүй, сүмийн сургуульд ирээрэй гэвэл ирэхгүй, ингээд багшийнхаа үгэнд орохгүй байж болох уу? Болохгүй, тийм ээ. Энэ хүмүүс бурханд дуулууртай байсан бол хичнээн гоё явах. Дуулуургүй байсан учраас хэл яриа нь боторсон байна. Бас дээрэс нь бурхны эсрэг тэмцэх гэж байгаад харин ч эсрэгээрээ тарж утарсан байна. Манай найзууч гэсэн бурхны эсрэг тэмцэх үлээ? Тэмцэхгүй, тийм ээ. Харин бурхны үгэнд дуулууртай хандах нь, тийм ээ. За, мөн дээрэс нь дуулал ном дээрээс харах юм бол бурхныг хайдаг хүн нэгч байхгүй тийм цаг үе байсан гэж байна. Хизээ тийм цаг үе байсан болоо. Энэ Бабел цамхыг барьж явах тэр үед бурхныг хайдаг хүн гэж өрөөсөө нэгч байгаагүй. Ийм олон хүн баг. Ийм олон хүн байгаа мөртлөөс л бурхныг эсэргүүцэх ажлыг л хийгээд байсан. Гэтэл бурхныг хайдаг хүн энэ үед өрөөсөө нэгч байгаагүй. Тийм учраас тэр үед бурхан хичнээн хэцүү байсан бол нэгч хүн бурхныг хайхгүй байсан учраас. Манай найзууд гэрдээ очсон чинь гэрийнхэн манай найзуудаа юм ярихгүй л хичнээн их ганцаардаг. Цэцэрлэг дээр очсон чинь найзууд нь хамт тоглохгүй бол хичнээн их ганцаардаг, тийм ээ. Гэтэл энэ үед яасан бэ гэхээр бурхныг хайдаг хүн нэгч байгаагүй гэж. Тэгэхээр бурханд ямар хэцүү байсан байх вэ? Өнөөдөр ч гэсэн бурхныг хайдаг хүмүүс олон байх хэрэгтэй. Манай найзууд ч гэсэн бурхныг хайдаг хүмүүс болох хэрэгтэй, тийм ээ.
Бурханд залбирдаг хүмүүс болох хэрэгтэй. Бурханы үгийг сонсдог хүмүүс болох хэрэгтэй. Бурханд дуулууртай ханддаг найзууд болох хэрэгтэй, тийм ээ. За тэгэхээр манай найзууд Бабел цамхыг барьж байгаад хил ярианд тарж утраад өнөөдрийн үдий зэрэгтэй болсон энэ хүндрэлтэн шиг биш. Харин Бурханы үгэнд дуулууртай байдаг найзууд болох хэрэгтэй. Мөн Бурханы эсрэг тэмцдэг биш, харин Бурханыг дагдаг найзууд болох хэрэгтэй. Тэр үед Бурханыг хайдаг хүн байхгүй байсан. Харин манай найзууд Бурханд залбирдаг, Бурханы үгэнд дуулууртай ханддаг, сүмийн сургуультай ирдэг, Бурханы үгийг сонсдог ийм найзууд болцгоогоорой. За, хамтдаа залбирцгаая. Бид бүгдийг хайрладаг Бурхан минь баярлалаа. Өнөөдөр Бабел цамхын үйл явдлаар дамжуулаад Бурханыг эсэргүүцсэн тэр хүмүүс эцэстээ бүтлгүүцсэн гэдгийг сонссон билээ. Бид өхөн Бурхан таныг эсэргүүцэлгүй, дуулууртай байж, үргэлж Бурхан таныг эрэлхийлж, хайж амьдрахад тусалж удирдах өгнө. Манай хөөрхөн найзны үрийг Бурхан авдаа сахиж хамгаалж, Бурхан таны хүн болж өсгөд тусалж удирдах өгнө. Бид бүгдийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.